Амьдралын жишээ. Разигийн жинхэнэ авьяас. Ширэнгэн ойн иргэн бяцхан Рази нагц ах Абитайгаа уулзахаар зах дээр ирлээ. Рази Абитай уулзах дуртай. Тэр хайртай нагцыгаа ярих түүхүүдийг сонсож үүнээс нь итгэл найдвар сургамж авдаг юм. Энэ өдөр зах үйлчлүүлэгч багтай байлаа. Аби Разид "Чи авгаа их зориг хувь заяатайгаар бүтээгд сайн" гэж байнга хэлдэг юм. Рази "Би энэ жил бейсбол сайн тоглож чадах болов? Саяхан Ширэнгэн баглигийн тоглолтод амжилттай цохилт хийсэн" гэхэд нагц нь "Чамд авьяас би. Зарим нэг чадвар чинь аавынхтайгаа адил боловч зарим нь зөвхөн чамд л заяасан чадвар. Өөрийнхөө хамгийн сайныг л хийсээр бай. Тэгээд дараа эрэхтээ энэ талаар ярилцаарай" гэж хэллээ. Рази зөв хандлагатай боловч Ширэнгэн ойн баг лигт тоглохдоо асуудалтай байжээ. Цохих ээлж нь ирэх бүрт маш их сандарч найган бөмбөгөө онож чадахгүй байлаа. Тиймээс түүнийг цохилт хийх агшинд үзэгчд доовлон инээлтэнэ. Энэ байдлаас болж Рази анхаарлаа төвлөрүүлж чадахгүйдээ үүндээ урам хугардаг байлаа. Улирлын 3 дахь тоглолтын дараа дасгалжуулагч Барни Разитай дотны яриа өрнүүлжээ. "Хүмүн, би чамайг энэ багт байгаад баярлдаг. Чамд зөв хандлага байдаг учраас хүн бүр чамд хайртай. Харин миний бодлоор чи өөр спортод хүчээ зориул юм руу? Чи сагсан бөмбөгөнд хүчээ үзэх үү? Гэхдээ үүнийг чи өөрөө л шийднэ." Рази цохиураараа элсэн дээр зураг зурж Барны дасгалжуулагчийн зөвлөгөөг сонслоо. Дараа нь "Тийм ээ дасгалжуулагчаа, би сагсан бөмбөгөнд дуртай. Тэгээд ч би хурдан гүйх юм чинь энэ спортод сориод үзнэ" гэлээ. Рази сагсан бөмбөг тоглоход өмнөхөөсөө илүү саад бэрхшээлтэй учрлаа. Учир нь сагсчдын ихэнх нь анаашнууд байлаа. Рази хэдийгээр хурдан гүйдэгч өндөр анаашны шидэлтийг хамгаална гэдэг боломжгүй зүйл. Рази сагсан бөмбөгөө тоглосоор байсан ч тоглолт бүрийн дараа урам хугарах болжээ. Тоглогчид Разиг байхгүй мэтээр тоглож тэрч бүү хэл бэлтгэлийн үеэр түүнтэй нэг ч үг дуугардгүй байлаа. Рази нагц ах Абитайгаа уулзахыг тэсэн ядан хүлээн. Ах нь "Надад юу болсноо яриач Рази. Би чиний царайнаас урам хугарсан байдал олж харж байна" гэлээ. Рази тоглоход гардаг бүх бэрхшээлээ ярьлаа. "Би хамгийн сайн гүйдэг нь. Гэвч тоглохын тулд гүйхээс ч илүү олон зүйл шаарддаг юм. Би зөвхөн сайн хийж чадах зүйлээ л олох хэрэгтэй байна" гэжээ. Аби "Рази, чи өөрийнхөө зураг руу хардаа. Чи надтай ярилцах бүртээ элсэн дээр зурж байгааг чинь ажигласан. Чи зүгээр нэг зурдаг, бүр маш сайхан зурдаг. Би чамайг зураг зургиж зөвлөмөр байна" гэлээ. Рази нагц ахыхаа зөвлөгөөг дагахаар шийдэж захаас буцлаа. Рази зураг зурах чадварыг хөгжүүлэхэд хэрэгтэй номыг худалдан авлаа. Тэгээд зогсохгүй шог зураг зурж эргэн тойрноо баяр хөөртэй болгож байлаа. Түүний нэр хүндэж өсөж эхэллээ. Рази маш сайн зурж байсан тул амьтад түүнийг хаан тулсын зургийн уралдаанд орохыг зөвлөсөн юм. Уралдаанд зориулж онцгой зураг зурахын тулд тэр шаргуу ажиллаж байлаа. Рази "Миний зураг бусдад амар тайван аз жаргал инээд бэлэглэж байх ёстой" гэж боддог болжээ. Рази амар тайвныг илэрхийлсэн зураг зурж амьтдын хаан тулсын зургийн уралдааны тэргүүн байр эзэлжээ. Уралдааны шагнал гардуулагчид Разид баяр хүргэж хааны амар тайвны медаль болон тэргүүн байрын шагналыг олголоо. Тэр бээр өөрт нь урам хайрлаж зурах чадвараа хөгжүүлэхэд нь урамшуулсан нагц ах Абита маш их баярлаж талархсан сэтгэлээр дүүрэн байлаа. Охид өвгүүдээ хүн зөвхөн онцгой нэг авьяас чадвартай байдаг юм биш. Өөртөө байгаа бүх чадвараа олж нэ. Тэгээд хамгийн сайнаар нь хийгээд үз. Энэ хандлага чинь чамайг амьдралын хамгийн агуу зорилго руу удирдан жолоодох болно.